За өдрийн мэнд тэгээд одоо харин сэтгэхүүн цар хүрээ зөв сэтгэлгээний хэм маягуудын тухай ганц зөвшлөг хийж байгаа. Энэ одоо хаашаа зэн нөхөр юм бэ гэж бодож яж магадгүй л дээ. Нэг болохоор нэг учиргүй энийгээл нэг юм ярина. За эсвэл нэг уртнаас ярина. Эсвэл тэр нэг дотн харилцаа ярина, хоол ярина. Тэгэл юм болгон ярьж идэг сонь нөхрөө гэж бодох хэрэггүй. Зүгээр нэг сайн зүйлийг олон янзаар дүрслэх гэж оролдож байгаа гэсэн үг. Олоудаа алдаж үзэж байгаа. Тэгээд үндсэн сэдвүүг ороход харин сэтгэлгээний зөв хэм маяг дээр монголчууд тэр ер нь яг юун дээр алдаад байна вэ гэхээр эрэгтэйчүүд нийтлэг энэ хоосрол дээр алдаад байна. Гэтэ бүх эрэгтэйчүүдийг хэлж байгаа биш. Ер нь сэтгэхүүн хувьд энэ энергийн алдагдал гэдэг зүйл ялангуяа эрэгтэй хүнд айгүй их байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд дээр ч гэсэн байгаа. Гэтэ яг өнөөдөр яг нэг алдаагийн тухайг дүрслэх гээд байгаа юм. Хоосрол, утралгүй нэг гэдэг зүйл айгүй ихтэй байгаа. Тэр зүйлээ нөхөхийн тулд харин арх ууж гин. За тэгээд янз янзын зүйлсүүдээр хийж үзэж штэ уулгаад нь гарч үзэж гин. Гоё хоол идэх гээд энэ мөнгө олох гээд энэ. Гэхдээ тэр зүйлээ яг бүрэн гүйцэд нөхгүй байгаа. Тэгээ үл итгэл, ганцаардал гэдэг зүйлээ нөхөж чадахгүй байгаа гэдэг тийм үнцэн асуудал байгаа байхгүй юу? Тийм болохоор нэг насны өндөрлөх төрхөөрөө ч юм уу ингээд нэг шүүмжлэмтгэ болчдаг, хэд хартай болчдаг, ууртай болчдаг. Тэ энэ асуудлыг нь засаж чаддаггүй, янзалж чаддаггүй. Тэгээ хит ингээд юмыг ингээд явцуу хардаг ч юм уу. Ийм болох гээд байгаа бол тэр зүйлсүүдээс анхандаа ингээд энэ ер нь бол ингээд альва хүмүүс залуу байхдаа ч юм уу энэ шинжүүд нь бага байдаг штэ. Тэгээ яваандаа энэ нэгсээд ирэхээр ингээд хэцүү болчиход байгаа байхгүй юу? Хэцүү болоод байна. Эмэгтэй хүмүүс болохоор хитрхи ингээд юмыг хийсвэр гарах гэдэг байгаа байхгүй юу? Хийсвэр гарах гад дүнэлтүүдээ те хийсвэрлэлт хийчих гэдэг. Энэ хоёр нь ингээд нэг нь хитрхи хатуу, нэг нь хитрхи хийсвэр зөөлхөн болчих гээд байна. Тэгэд тэн дээр яаж нэг хитрхи гинэн байна. Тэг ингээд тэнд нэг гоё юм, тэнд нэг гоё юм гэсэн болгон руу гүүгээд байгаа байхгүй юу? Тэгээд одоо явандаа бас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байранд бас өрөвдөж эхэлж байгаа шүү дээ. Яаж нэг ингээд шалчгар тал нь те нэг хэсэг нь бүр ингээд хуучин болохоор эрэгтэй хүн тэг ингээд ноён нуруутай гүндүүгүү эмэгтэй хүн ингээд нэг шалчгар гэдэг тиймэрхүү яваас яг гэхдээ хууль биш иймэрхүү ойлголт байдаг байсан. Одоо болохоор яг байранд солигдож эхэлж байгаа. Тийм тэгэхээр өнөөдрийн миний яг видеонд ярьж байгаа зүйлсүүд болохоор яг гарцаагүй зүйлсүүд биш шүү. Хууль биш. Энергийн хууль ч юм уу, татлагын хууль ч юм уу тэг тийм бүхэн нотлогдох хууль биш. Жохон хөгжилтэй юм шиг мөртлөө хөнгөн сэдвэр явах гэдэг нэг зүйл те. Тэгэхээр энэ зохиолж байгаа нийтлэг зүйлсүүдийг яг ингээд бид нар яг зөв байдлаар эдгэхгүй болохоор энэ нь бүр нийгмийн асуудал болж болно. Нийгмийн асуудал болж болоод байгаа хгүй. Гэр бүлийн асуудал ингээд болоод тэгээ эндээсээ болж хэрүүз одоо маргаан гарах гад ингээд яваад байгаа. Тэгэхээр хийсвэрлэлт байгаа болвол тэр хийсвэрлэлүүдээ бодит амьдрал дээр тэгээ ингээд нотолж харуулах хэрэгтэй гэсэн үг. Хитрхи гинэн байх хэрэггүй гэсэн үг. Нөгөөх нь болохоор хитрхи бас хатуу байж болохгүй гэсэн үг. Ингээ аль нь ингээ тэнцвэртэйгээр зөв гаргалгаануудыг шалгаж үзэх, дүгнэх тэр чадварыг олоод бид нэр одоо яг энэ хүн төрөлхтний тэр зөв соёлоодыг эх орондоо бол зүгээр нотгшуулах хэрэгтэй байгаа. Нэг зүйл нь яг юу юм бэ гэхээр бид одоо харь үндэсний юмнууд ярих гэдэг. Гэхдээ энэ нь болохоор яг зүгээр нотгшуулах тухай яриад байгаа байхгүй юу? Зүгээр нотгшуулахгүйгээр яг тэг ингээд Монгол улс дангаараа яг тэг ингээд хойцлонгос шиг амьдрах юм ч боломж байхгүй. Дээрэс нь одоогийн биднэрт энэ дэлхийн бүх улстай, ихэнх улсуудтай нээлттэйгээр харилцах боломжийг интернет энэ цаг үе өгч байгаа нь бас гайхалтай зүйл. Гэхдээ бид нар хэрэгтэй хэрэггүй бүх соёлуудыг авчиргаш үнэнлэхүү хүн болгонд хэрэгтэй үнэнхүү төр зөв соёлуудыг нь авчирд нутгшуулад харин жижиг сажиг хэрэгцээгүй тэр явцуу зүйлсийг нь гасах хэрэгтэй байхгүй юу? Ингээхийн тулд бид нарт яг хэсүү байдал, зөвмийг зүгээр дүгнэх чадвар, дотоод хөгжил, гэрэл гээ гэдэг зүйл хэрэгтэй. Ийм хүмүүс аливаа зүйлийг зүгээр нутгшуулж чаддаг, зүгээр ашиглаж чаддаг. Хэрэгцээгүй соёлыг нь бас жийж чаддаг юм аа, алга болгож чаддаг юм аа. Тэгэхээр одоогийн бид нар яг хэрэг хэрэгцээтэй соёлуудыг авчирсан бэ? Хэрэг хэрэгцээгүй соёлууд нь байна вэ? Яг үнэхүү бид нар яг нутгшуулж болох тэр зөв соёлууд нь юу вэ гэдэг тэр зүйлсээр эрэгтэй эмэгтэй гэлтгүй зүгээр хандаад за мөн яг одоо энэ нийгмийн нийтлэг асуудлуудыг яг зүгээр эдгэх тэр зүйлсийг хэд томорцсон байгаа тэр зүйлсийг эдгэх нь яг гэвэл цаг үе тутам тийм зүйл гарах байхгүй. Одоо яг цаг дээр яриад байгаа биш. Ер нь ингээд гардаг гэсэн үг. Тэр гарч байгаа зүйлсийг зүгээр эдгээгээд авах юм бол энэ нийгмийн өвчлөл, сэтгцийн өвчлөл гэдэг зүйлс бас боломжтой юм аа. Тийм болохоор яг энэ тухай та нар бас бодоод үзээрэй. Тэгээ харин бидний яг
авах ёстой зөв соёл нь юу вэ? Хаях ёстой буруу соёлууд нь юу вэ? Яг юун дээр бид нар хэрсүү хандах юм бэ? Юун дээр харин зөв хандах, зөвлөн хандах ёстой юм бэ? Энийг дахин дахин бодож үзээд яг тэр зөв соёлуудтай бүхийгөө буруу соёлуудтай хатуу байж чаддаг зөв монголч болцгоё.